За тэр журмыг өөрчилж болно. Журмыг өөрчилж болно. Бид нэр тоо асуугаад байгаа. Үнэхээр тэгж иргэдийнхээ чамдаамыг ухах шаардлагатай бол одоо тэгээд ухах юм. Тэгээд тэр нүүрснийхээ гайлын асуудлыг зохицуулах хэрэгтэй бол зохицуул. Надад тоон хэрэгтэй биш шүү дээ. Тэр чамдаамыг ухаад олж байгаа орлого нь бага бол болиё л доо. Ичмээр шүү дээ. Одоо иргэдэд дарамтлах татвар нэмсэн одоо юм дутаагүй шүү дээ Монголд. Ядаж нэг эх орондоо ирэхэд нь тэр чи одоо аюулгүй байдлын олон улсын онгоцны буудлууд бүгдээрээ хангаал ирсэн баг шүү дээ. Маш олон шалгуураар даваал ирсэн баг шүү дээ. Тэр нэг эх орондоо ирэхэд нь манай монголчууд л гэж нэг бие бинийгээ дарамтлсан. Монголд ирэхлээр л нэг тийм бюрократ мэдрэгддэг шүү дээ. Тэгээ энийгээ болчих болохгүй юм уу? Тэр тоон тийм их байдаг юм уу л гэж асуугаад. Тоо асуугаад. За, сангийн ам тийм тоон байна уу? За, сангийн ам төсвийн бодлого төлтийн газрын дараа санаж одорч за гишүүний асуултанд хариулъя. За, тэр тоо бол надад бол яг одоогор бол бэлэн биш байна. За, Галийн ерхий газар руу бол бид нарт дөнгөж сайн мэдгчлээ. Тэгээ гишүүнд бол шаардлагатай мэдээллийг нэрж уулзаад тайлбарлаад төрний журам дээр мөн одоо сайжруулах одоо боломжтой зүйлүүд байна уу? За, эсвэл одоо хөнгөлөх боломжууд юу байна гэдэг талаас нь тантай бас зөвлөдөө. За, энэ дээр бол одоо дөрвтэй одоо шийдлийг гаргаад тэгээд эргээд мэдэгдэнэ үү гэдэг байдлаар мэдгдсэн байгаа. Тэгээ удахгүй тантай холбогдох хаа.